За сайн байцгаана уу? За энэ удаагийн мэргээ болохоор таны дараагийн учрах хүн хэн бэ талаар олж мэдье гэж шийдлээ. За та нар маань энд харагдаж байгаа 3 ширхэг тоглоомноос нэгийг нь сонгоод өөрт зориулагдсан уншилгааг хүлээн аваарай. За тэгээд мэргийн төгсгөлтөө хамгийн төгсгөл хэсэгт та нартай зориулаад жижигхэн хайр дуудах дом заж өгөх байгаа. Хэрэв үнэхээр хүсэж байгаа одоо ингээд хостой болох ингээд цаг маань үнэхээр болсон. Тийм болохоор одоо ингээд надад хэрэгтэй байна гэж бодсон хүмүүс нь хийж болно. А мөн өөрийгөө хайрлах, өөртөө итгэлтэй болох тал дээр анхаарлаа өгж байгаа хүмүүс ч мөн адил хийх боломжтой байгаа. Тэгэхээр та нар маань мэргээ үзчихээд хүсэх юм бол тэр том домыг сонирхож үзэх боломжтой байгаа шүү. За ингээд уншлагатаа орцгоё. За нэгдүгээр группийнхаа маань уншлагатаа тавтай морилно. За тэр дээр харагдаж байгаа 4 картаар одоогийн таны энергиуд харагдах бол доор харагдах 4 картаар танд шинээр ирж байгаа хүний тань энерги ямар хүн байх вэ гэдгийг нь харах болно. За ингээд энергийн шалгалтанд орцгоё. За та нар маань магадгүй багш мэрэгчлээ хүмүүс байх боломжтой. Мөн уламжлалт гэр бүлийн тогтолцоотой гэр бүлээс гаралтай байх магадлалтай. За тэгээд сэтгэл зүйч нар байх бас боломжтой. Тэгээд magician байна гэхээр та одоо ямар нэгэн нарийн мэрэгжлийн ажил одоо ур чадвар шаардсан нарийн мэрэгжлийн ажил хийдэг хүн байх боломжтой байна. За аягны хаан гарч ирсэн гэхээр магадгүй нар сар мандалтных нь ордон ус байх магадлалтай. За тэндээс King of Swords гарч ирсэн гэхээр ерөнхийдөө бол бас агарын орднууд байх магадлалтай байна. Нар сар мандалтан дээрээ. За тэгээд жинхэнэ зөөлөн хатуудаа хатуу гэдэг шиг нэлийн зарчимч хүмүүс бас нэлийн баг шиг байна энэ дотор. Хичнээн зөөлөн сэтгэлтэй байсан ч гэсэн хүнд хэл хязгаараа хаагуурн тавих уу гэдгийг мэддэг. За энэ хүрээд ер нь бол чи болно. Одоо надах чи арай хитэрч ийна. Тэрийг бас ингээд илэрхийлж чаддаг. Тийм хүмүүс байна. За бас дэлбийн дуртай хүмүүс байх магадлалтай. Заваар аялах дуртай хүмүүс байх магадлалтай. Далайд их сонирхолтой хүмүүс байх магадлалтай. За тэгээд сарны мөчлөг бас айгүй тийм хүчтэй одоо ус ордны хүмүүс чинь сарны мөчлөг айгүй нөлөөлдөг штэ. Тийм сарны мөчлөгүүд их нөлөөлдөг хүн байх магадлалтай байна. За эдгээрийн аль нэг нь танд таарсан бол та зөв групптэй байна гэсэн үг. За тэгээд галуулам мөрийг сонгосон хүмүүс магадгүй та одоо ингээд ажил мэргэжилтэй нэлийн удаан тууштай ажиллаад нэлийн тийм мөнгөний хойноос нэлээ явсан байх магадлалтай. Одоо ингээд мөнгө төгрөг цуглуулад карьер мэрээрээ хөөгөөд ингэж явсны эцэст одоо ингээд одоо ингээд өөрийнхөө ингээд насны ханийг ч юм уу эсвэл бол одоо ингээд би ганц бие байж ингээд болсон. Одоо ер нь бол жоохон хостой болъё гэсэн бодол төрсөн учраас шинэ хүн одоо ингэж харж хайж эхэлж байгаа ч юм уу тийм хүмүүс байх магадлалтай. За яагаад вэ гэхээр энэ морь дээдлтаа ингээд доллартай байсан байхгүй юу? Тэгээ яагаад ч юм ингээд долларыг би аваа ийцэн. Ерөөсөө ингээд мөнгөний төлөөл ганцхан давхиад идэг морь юм шиг санагдаад тэгээд жоохон эвгүй санагдаад яагаад гэвэл энэ миний үзэл бодлоор болохоор ингээд ер нь бол хүн ингээд сэтгэл мэдрэмж тэр юма бас дагааж ингээд даад жаргалтай амьдрах хэрэгтэй гэж боддог байхгүй юу? Хитрхи бас ингээд мөнгө хөгөөд амьдраад тах чинь бас гонигтай штэ. Тэгээд тийм болохоор зүгээр энэ дээр байсан мөнгийг нь аваад хайчихсан. Яг тэрүүн шиг ингээд ер нь бол хит мөнгө хөөсөн амьдралаас залхсан. Одоо ингээд хүн амьтантай болъё гэж бодсон хүмүүс орж ирсэн байх магадлалтай.
За таны дараагийн хүн болохоор за хэрвээ энэ эмэгтэй хүн байх юм бол маш тийм эмэгтэй хэлэг, өөрийн үн цэнээ мэддэг, тэ хаана хатуу байх уу, хаана зөөлөн байх уу гэдгийг мэддэг, маш бүтээлч, зөөлөн сэтгэлтэй, тэ тийм ээж инээрхтэй эмэгтэй хүн байх магадлалтай, жинхэнэ боловсрч гүйцэн эмэгтэй хүн байх магадлалтай. Хэрвээ энэ хүн эрэгтэй хүн гэх юм бол энэ хүн өөрийнхөө дотоодыг маш сайн олж мэдсэн, тэ аялалд их явах дуртай, одоо дэлхийн ертөнцийн учир байдлыг ингэж сайн олж мэдэж чаддаг, аливаа юмны дотоод учир шалтгаан яг юунаас болсон гэдгийг бүгдээр ингээд өөрийнхөө дотроор ингээд ухаарж ойлгож мэддэг тийм ухаантай, потенциалтай, аялалд дуртай, өөрийн гэсэн зорилготой. За тийм хүн байх магадлалтай. Зарим тохиолдолд одоо хитрхи ингээд нэг ганцаараа аялах дуртай хүмүүс эдэн штэ, ингээд ганцаараа хаашаа чамаагүй ингээд үргэлж өөрөө явцдаг ч юм уу. Тиймэрхүү хүн бас байж магадгүй. Эсвэл ингээд жоох ингээд сэтгэлээр гундаал, эморч меморхороо. За би ер нь жоохон ингээд салхинд гарчаад ири гэдэг ч юм уу. Тэгээ гараа явчихдаг хүмүүс эдэн штэ. Алхаж малхачаад ири ч юм уу. Тэгээ гараа явчихдаг хүн байж магадгүй гэж харагдчихэв. За тэгээ таны хувьд бол сонголтууд бол байна. Гол нь та яг аль ингээд хүний сонгох вэ гэд эргэлзэж байж магадгүй гэж гарч ирж байгаа аахгүй юу. За тийм харагдчихээн. За тэгээд та бол ерөнхийдөө бол ингээд хүсэл мөрөөдөлтөд өөр ингээд хүрч чаддаг, айгуу тийм чансаатай чадaltaй хүн байна. Тэгээд хэрвээ ингээд за миний ирээдүйн хайн ч юм уу эсвэл бол үерхэх хүн маань ийм хүн байна да гэж дотроо яг ингэж бодож төсөөлж явдаг байсан хүнээ тэр эргэлзэж байгаа одоо энд ийм олон сонголт байна танд. Энэ сонголтууд дундаасаа энд та юу хүсдэг вэ? Одоо ийм юм гэж шалгуурууд мэдээж дотор нь байгаа шүү дээ. Одоо жишээлбэл эмэгтэй хүн байх юм бол юу гэдэг ч юм уу, энэ зөөлөн сэтгэлтэй, өглөгч гэдэг ч юм уу те. Тийм эмэгтэй хүн хүсдэг бол энэ хүмүүс дундаасаа хайж байгаад та яг хүссэн хүнээ олноо. Олох бол. За тэгээд энэ эмэгтэй хүн таны амьдралд орж ирснээр нэлээд тийм аз жаргалтай баяр хөөртэй байхаар харагдаж байгаа байхгүй юу? За тэгээд энд болохоор зөвлөгөө авсан байгаа. Ийм хоёр хүзэр гарч ирсэн. За энэ болохоор зөвлөгөөн дээр сануулга орж ирж ингэж харж байна. Та зөв хүнээ сонгох хэрэгтэй. Хэрвээ буруу хүнээ сонгох юм бол энд чөтгөр байгааз таны ингээд ангал руу түлхэх магадлалтай. Ангал руу гэхээр заавал тийм бодит байдлын ангал биш шүү дээ. Таныг одоо сэтгэл зүйн янз бүрийн асуудал, элдв янзын хорт зуршил, тэ магадгүй таны сэтгэлийг зовоосноос болоод та элдв янзын хорт зуршилтай болох ч гэх юм уу. Тийм байдал үүсэх магадлалтай учраас та энд эргэлзэж байгаа энэ олон хүн дотроос сонгохдоо маш сайн энд өөрийнхөө ямар юмыг би ингэж шалгуур олгож тавьдаг билээ. Тэ тэрийгэ маш сайн барих хэрэгтэй. Тэгэх юм бол та зөв хүнээ сонгох юм бол энд сан карт. Аз жаргал таны гарт ирнэ. За тэгээ та нартай зориулаад номон дээрээс рандомоор нэг хуудас өгөхөд тэнд байгаа өгүүлбэрийг уншиж үгүй. Та нарт маань ямар мессеж ирэх нь харцгаая. Би чиний үзээгүй киног үзмээр байна. Гинэ. Тэгэхээр манайха одоо ингээд юу гэмтэй өөрийнхөө яг ингээд сонирхдаг төрлийн хүнэл сонгоорой. Яг өөрийнхөө ингээд тийш за ийм хүн шүү, ийм л хүн надад таалагддаг шүү гэдгээсээ
битгий хазаагаарэ. Өөр юм шин юм хүний нүдэнд сонирхолтой харагдаж болох ч гэсэн таарахгүй юм бас байдаг шүү. Тийм болохоор өөрсдийнхөө одоо ингэж баримталж ирсэн шалгуурыг бүр яг цэг шугамар барьж яваад сонголтоо хийгээрэй гэж хэлье. За ийм зөвлөгөө байна. За тэгээд хэрвээ та нар маань хайрын дом сурья гэх юм бол мэрэгний хамгийн төгсгөлд байгаа хэсгийг үзэж болно шүү. За баярлалаа. За сайн байцгаана уу? 2 дугаар группийнхаа манай уучлахтай тавтай амирлана уу? За та нартай зориулаад энд нийтдээ 10 ширхэг хүзэр татсан байгаа. Хамгийн эхний игнэний 4 хүзрөөр таны одоогийн энергийг чек хийж үзэх болно. Тэгэхээр та энержи чекээ үзээд хэрвээ танд таарах юм бол энэ таны сонсогчтой групп мөн гэсэн үг. За тэгээд 2 дахь игнэнд байгаа 4 хүзэр нь таны дараагийн учрал. За энэ дээр нэмээд 2 ширхэг зөвлөгөө карт татсан байгаа. За тэгээд энержи чек хэсэг рүү орцгоё. За та нар маань маш залуухан хүмүүс байх магадлалтай. За тэгээд саяхан нүүдэл судал хийгээд, нутаг орноос сэлгээд, өөр тийшээ явсан, гадаадад гарсан тийм хүмүүс байх магадлалтай. За мөн ажлын байран дээр байдаг бол тээврийн салбар, худалдааны салбар, одоо олон улсын худалдаа, гайл гэх мэтчлэн тийм ажил хийдэг хүмүүс байх магадлалтай. Мөн маш юм шашин итгэл үнэмшилтэй тийм потенциал сайтай хүмүүс байна. Тэгээд 4-ийн саваа гэхээр нэг тийм тогтсон амьдралын хэв маягтай тийм хүмүүс байна. Харьцангуй залуу энергитэй хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Бас мөнгө санхүүтэй холбоотой ажил эрхэлдэг байх магадлалтай харагдаж байна. За тэгээд энэ хөрхөн туулайг сонгосон байгаа. За энэ болохоор найзаасаа бэлгэнд авсан туулай байгаа. Тэгэхээр та нар маань бас найзаасаа ямар нэгэн зүйл бэлгэнд авсан байж магадгүй ойрын үед бас туул ажилтны хүмүүс байх магадлалтай. Тэгээд ийм цэнхэр өнгөн дуртай бол бас энэ групп мөн байж магадгүй. За тэгээд маш залуухан тийм хөнгөн энергиуд орж ирж байна. Гэхдээ залуу хүн байлаа гэд тэнэг хүн биш. Одоо хүний гаднаас нь харахад өө энэ ямар залуухан малуухан ингээ те хүн бэ гэж залуу хүний чинь хүмүүс нэг тийм амар тэгж нэг хоошооч мошоодгүй шүү дээ. Зарим хүмүүс чинь ингээл өө залуу хүн юм чинь чийстэй яасан ч яах юм ах уу гэдэг шиг. Чамд танд болохоор тийм юусоо юм байхгүй. Хичнээн залуу байсан ч гэсэн маш ухаантай, юу их юм мэддэг, тийм төлөвшсөн төрлийн хүн байгаа байхгүй юу. За энэ хүртэл аль нэг зүйлс нь танд таарсан бол та зөв бүртээ орж ирсэн гэсэн үг. За тэгээд таны дараагийн учрах хүн бол шив шинэ хүн байна. За тэгээд энэ хүн жоох юм манайха one night stand байх магадлалтай харагдаад байгаа байхгүй юу? Жоох юм айгүй хурдан харилцаагаа эхлүүлээд жоохон чамайг ингээд хуурч мэхлэх юм уу, чамд үнэн төрхөө харуулахгүй байх магадлалтай. Эсвэл энэ одоо ингээд нэг шөнийн явдал болоод дуусна. Эсвэл энэ хүнтэй харилцаагаа үргэлжлүүлъя гэх юм бол энэ харилцаа нэг их тийм сайн явахааргүй байгаад харагдаад байгаа байхгүй юу? Энэ хүн чамаас үнэн төрхөө нуух ч юм уу? Тэ чамд ерөөс үннээ хэлдэггүй, яах гээд байгаа мэддэхгүй тийм хуурамч, чамайг нэг газар чинь ингэж байрсан тий. Хичнээн энэ хардаа ухаантай хүн байгаа аахгүй юу? Уг нь толгой дээрээ гэрэлтэй заяа.
мянга чи энд ухаантай байгаад чамайг энд яах гээд байгаа юм болоо гэд ингээд толгойг чи эргүүлээд нэг газар гацаахаар хэмжээний тийм байна. Тэгэхээр дараагийн учрах хүн чинь хүндээ болвол чи баг зэргийн хан үүсгэх хэрэгтэй. Одоо өөрийн гисэн ханаа босгох хэрэгтэй гэсэн. Өөрийн орон зайгаа хамгаалах хэрэгтэй энэ хүнээс. Тэгэх юм бол дараагийнхаа хүний хамаагүй сайн сонгож чадхаар байгаа аахгүй юу? Одоо энэний доотлолт 6-гийн аяга байна. Тэгэхээр нэг биш 2 хүн байх магадлалтай болж байгаа юм. Энд ловерс орж ирсэн. Тэгэхээр ловерс бол бас сонголтын карт байдаг аахгүй юу? Тэгэхээр танд энд өгж байгаа зөвлөгөө нь Temperance тэгээд The Hanged Man. Та энэ харилцааг хэтэрхий хурдлах ямар ч шаардлагагүй. Сайн бод. Химжиж үз. За энэ хүн чи ийм үйлдэл гаргаад ахаар яг зөв билүү те. Бит хоёр дөнгөж харилцаагаа эхлээд уулзаад нэг хитгэн хонжиж энэ ингээд миний хувийн амьдрал руу хэтэрхий оролцоод ах ч юм уу те. Эсвэл миний шийдвэрт хэтэрхий нөлөөлөд байх. Ийм эрэгтэй хүн мөн билүү гэдгийг сайн бодох хэрэгтэй байна. Тэгээд Hanged Man зөвлөгөөгөөр орж ирж байна гэдэг чинь яарах хэрэггүй, зүгээр хар, зогсоод хар. Хитрхи хурдан өрнөх гээд байх юм бол хит хурдан явснаас илүү энэ хүн шиг ухаанаа ашиглаж харах нь хамаагүй чухал гэдэг аахгүй юу? Хитрхи түргэн харилцаа бүтггүй байх магадлал бас их байдаг шүү дээ. Тийм болохоор сонголтоо зөв хийхийн тулд та маань сайхан удаан бодох хэрэгтэй байна гэсэн үг. Хитрхи хөнгөө хандаж болохгүй гэсэн үг. За энэ хүн маань гал ордны хүмүүс байх магадлалтай, мөн агаар ордны хүмүүс байх магадлалтай. Айгуу тийм яриа хөөрөөнд хөгжсөн л хүн байна л да. Энэ ам хэл нэлээ хөгжсөн хүн байна. Ярих чадвар өндөртэй. Итгэн үнэмшүүлэх чадвар өндөртэй. Тийм хүн байна. За тэгээ бие махбодын таталцал маш өндөр харагдаж байна. Эндээс болвол хитрхи түргдэх ямар ч шаардлагагүй шүү манайхаа. За тэгээ та нартаа зориуллаад зөвлөгөө номон дээрээс рандомор нэг хуудас сонгоод тэндээс хамгийн түрүүнд харагдсан өгүүлбэрийг нь уншиж өгөх болно. Чич санаа амрахгүй хүн юм аа. Амархан тайтгарал бол тайтгарал биш. Чи бол хэврэг нэг удаагийн ховор цэцэг байсан санаж байна уу? Гинэ. За тэгэхээр манайхаа тэ сайн бодох хэрэгтэй. Хитрхи амархан явж байгаа харилцаа бол худлаа шүү. Сая би рандомор ингээд номын хуудас дэлгэхэд ийм өгүүлбэр гарч ирж байна гэдэг бол ягаад ч зүгээр нэг тохиолдол биш. Энэ уншлагыг баталж өгч гин гэсэн үг. Тэгэхээр та нар маань дараагийн учрах хүн бол хурдан ирж ин заяа. Нилээ хурдан аюу хурдан учрна. Тэгэхээр хитрхи төрөгдөж болохгүй шүү. Сайн бодож шийдвэр гаргаарэ гэж зөвлөхөр байна. За тэгээ та нарт маань хэрвээ үнэхээр үнэн хайрыг өөртөө дуудъя гэх юм бол хайрын дом хийж болдог байгаа. За тэгээд миний хувьд эмергийн төгсгөлд өөрийгөө хайрлах болон өөртөө жинхэнэ хайр дуудахад зориулсан жижиг хэмжээний дом оруулна. За шаардлагатай гэх юм бол та нар маань үзээд хэрэгжүүлэх боломжтой. За баярлалаа. За сайн бацхан уу 3 дугаар группийнхан маань уншлагатай давтай морил. За би та нартай зориулаад энд нийт 10 ширхэг хүзэр татсан байгаа. Хамгийн эхний эгнийний 4 хүзрөөр та өөрийн энергийг одоогийн энергийг зөв байгаа эсгийг шалгаад хэрвээ танд таарах юм бол
дараагийн игнэнд байгаа 4 хөзөр нь таны одоо дараагийн учрах хүний маань энергийг үдсэн байгаа. За ингээд энерги шалгалт руугаа орцгоё. За та нар маань маш тийм өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй хүмүүс байх магадлалтай. За тэгээд Винни Пух гэх кино байдаг шүү дээ. Тэрэн дээр ингээд нэг юм илжиг гардаг та. Юу ч болсон гэсэн. За яах вэ гэд ингээд бэжтэй нэг тийм. Яг нэг тийм өөрийнхөө дээд нэг юм жижигхэн хөөрхөн ингээд модон байшинтай амар жижигхэн. Тэгээд тэр доороо ингээд бороо оронгод ингээд ороол ингээд ганцаараа бэждэг. Тийм хүмүүс эдэн шүү дээ. Тийм ингээд өөрийн гэсэн одоо газраа ингээд ганцаараа байх дуртай ч юм уу тийм хүмүүс байж магадгүй. За яагаад ганцаараа байх дуртай болчихсон бэ гэхээр хитрхийн ингээд эргэн тойрны хүмүүс нь чимээ шууган ихтэй ингээд зүгээр байлгадаг. Заавал нэг өөрийгөө хамгаалж өөрийнхөө төлөө дугарч үгүй би наадах чинь тэгэж бодохгүй ингэж хэлхээс өөр ингээд өөрийн гэсэн спейсээ тавихаас өөр замгүй болгодог. Өөрийн гэсэн орон зайгаа хамгаалахаас өөр сонголтгүй болгодог. Одоо хүүе одоо ганц бие байлаа гэж боддог. Хүүе одоо насчин болохоо байлаа. Тий. Хүн чинь ер нь жоохон тэнэг дээрээ хүнтэй болсон дээр идэв штэ мэдчихтэйгээд айгуу тийм үдж байгаа юм шиг юм хэлдэг хүмүүс айгуу их байдаг аахгүй юу. Тэгэхээр та нарын маань нэргэн тойронд тийм өөрийн үзэл бодлоо танд тулгах гэж оролддог хүмүүс их байх магадлалтай. За тэгээд тэгсэн хэрнээсээ та ингээд шин санаа гаргаад за энийг л ингээд юм болгочмоор байна. Алийн хоёлоо тэгхгүй ингэхүү гэхээр яг тэрийг чинь ингээд дэмжиж туслалцсан. Нэг амар туслалцаад байхгүй. Тэгсэн хэрнээсээ өөртөөхөө үзэл бодлыг танд ингэж чи тэгсэн дээрээ ингэсэн дээрээ. Өө чи ингээд чи намхан юм бийж одоо сакс тоглоно гэж юу ах вэ гэдэг ч юм уу тий. Эсвэл өндөр хүн байгаал тэгэл нэг амар спортер хичээлдэг байлаа гэж бодоход чи одоо спортер хичээллээч ингээл дими гонцгой царайлаа ингээ яваад тах гэдэг ч юм уу. За иймэрхүү юм их сонсдог хүн байх магадлалтай. За тэгээд таны хувьд альва нэг асуудалд хандахдаа шийдвэр гаргах чадвар жоохон сул. Одоо ингээд за яах вэ? Энэ маань тэгсэн юм чинь тэгчээ даа ингэчээ даа гэж ханддаг ч юм уу. Тэг хитрхи их юм зөөлхөн байх хандлагатай. Одоо энд бол Queen of Swords энэ хүн бол өөрийн орон зайгаа маш сайн тавьж чаддаг. Энд харах юм бол шар шувуу байгаа. Маш ухаалаг. Тэ? Ам хэлнэ ингээд хүчтэй. Өөрийн гэсэн үг хэл үзэл бодолтой тийм хүн байдаг байхгүй юу? Энэ маань эсрэгээрээ хараад гараад ирэнгүүт танд хичнээн тийм доторч нь үзэл бодол байдаг ч гэсэн та тэрийгэ маш хүчтэйгээр зоригтойгоор илэрхийлж чаддаггүй. Тийм төрлөх гэсэн үг. За тэгээд одоо ямар нэгэн зүйлийг хийхээр зорихдоо ийм хурд нэгсээ авч чаддгүй. Одоо ингээл за шууд хий. Окей. Энийг л болгочих гэж шууд ингээд дайрч чаддгүй. За бэжээ. Жохон харъя. Юмны төрөнд яваад яах вэ? Тэ? Заримдаа юмны төрөнд явах ч жохон алчаад идэм ба. Жохон харж агаад боллоо. Урд чинь нэг хүн байх юм бол за энэ хүн ороод яах нь вэ? Харж агаад боломжийн байвал орё ч юм. Тэгдэг. Тэрнээсээ болоод заримдаа өөрийн боломжоо алдчихдаг. Тийм хүмүүс байх магадлалтай харагдаж байна. За тэгээ та нар маань гар урлал ч юм уу эсвэл байшин барилга тийм юм эсвэл хөдөө аж ахуйн салбарт ажилладаг хүмүүс байж магадгүй харагдаж байна. Тэ ургамал ногоо агроном, экологч байгалийн ухааны салбарын хүмүүс байх магадлалтай гарч ирлээ. За тэгээд та нар маань энэ хүртэл энергийн шалгалт таарсан болвол аль нэг нь таарсан бол та зөв өрөвтэй байна гэсэн үг. За тэгээд таны дараагийн учрах хүн маань нилээн амьдралын хатуу хөтөөг үзсэн амьдралын ачаанд нэг их тэгж амар ноён нуруу хугараад байхааргүй. Угаасаа энэ хүнийг амьдрал угаасаа ингээд хүчтэй болтол нь шалгасан. Тэг ингээд
ижээ аав нэрт өнгөрсөн байдаг ч юм уу, эргэн тойронд нь их тийм сэтгэлийн зовлон идэлүүлэхээр юм их туулсан, багтаа их зовлонтой амьдралтай байсан ч юм уу тий. За энэ амьдралдаа гэхдээ энэ хүн бууж өгөөд хөвтэйгүй. Энэ хүн ингээд зоолгосон ч гэсэн энэ хүний ингээд ертөнцийг харах үзэл нь хар болохоор хэмжээний олон зүйлийг туулсан боловч нар гарнаа золбоо гэдэг шиг хартаа эндээс ингээд тэнгэр нь нар гарч байгааз яг тэрүүн шиг энэ хүн тэр бүх амьдралд бууж өгөөгүй одоо ингээд босож яваа хүн байхгүй юу? Тийм хүн байх магадлалтай байна. За тэгээд зовлон үзэх тусам хүн зөөлрдөг гэдэг шиг хэрвээ энэ эмэгтэй хүн байх юм бол маш зөөлөн, өглөгч, өгөөмөр нэг тийм яалтчгүй л хүний нэг эмэгтэй хүн бол нөгөө өөртөө хайртай хүнтэй суудаг. Эрэгтэй хүн бол нэг харахаас хань гэж байдаг даа гэд үгээдээ штэ. Яг тэрүүн шиг тийм эмэгтэй хүн. Энэ хүн бол ерөөсөө амьдралд бууж өгдөггүй. Ямар ачаа өгөн тэрийг бүгдээрингийн үрээ дагаад явах чадвартай, чадaltaй. Сэтгэлийн тэнхээж суусан тийм хүн байгаад байгаа байхгүй юу? Эрэгтэй хүн байсан ч ялгаагүй. Маш тийм зоригтой, дайчин, ухаантай тий аливаа юмд ингээд цааргалаад одоо танаас маш эсрэг хүн байна гэсэн үг. Та бол ингээд харж ийж хийдё гэдэг хүн байвал энэ хүн бол үгүй нэгэнт л ингээд шийдсэн бол хоёулаа зүтгэе. Тэ? гэдэг тийм хүн байгаа байхгүй. Энэ хүн тантай адилхан нэг тал байгаа нь энэ савааны долоо. Бас яг өөрийн ингээд амьдралаа бүтээж чаддаг, өөрийн гэсэн зүйлсээ хамгаалах чадвартай ийм шудраг ийм хүн байх магадлалтай байна. Дараагийн учрах хүн нь. За тэгээд энэ хүн маань одоо эгэл жирийн бор амьдралтай гэдэг шиг эгэл жирийн тийм сайхан зантай амьдралын туршлагач ихтэй тийм хүн байхаар байна. Айгуу тийм хөдөлмөрч заяа. Одоо ингээд мужаа энтер хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм мужаан гайгнуурч. Одоо юу гэдгийг за боли тэрийгэ байя гэхэд гарын үрдөө маш сайтай. Гэрт нэг юм эвдэрлэг гэхэд тэрийг очиод засчдаг. Тэгээд тантай ингээд байрцаад тэг ингээл элдв янзын жижиг шажиг юмн дээр ерөөсө чи тийхгүй байх, чи ингэхгүй байх гэж ялрахах сэтгэлгээ байхгүй энэ хүнд. Зүгээр л ингээд зүгээр дээ чи ингээд те амраад суужсэн ч болно гэд өөрөө бас ингээ хийчихдэг. Тийм. Одоо ингээд эрэгтэй хүмүүс чинь ингээл зарим нь ингээл ялхаагаал ингээд бодон дээрээ суугаал өдөртлага байраа сууж идэг мууж идэг гэдэг шүү дээ те. Энэ хүмүүс ерөөсөө тийм хүн биш. Маш хөдөлмөрч. Тэрвээ ингээд та гэр цэвэрлээ байж ах юм бол ирээд туслаад аль би чамд ядаж ингээд те аяга ч угаагаад үгүй чи арчиж ах хоёул цогтой ингээд хийгдэг ч юм уу. Тийм айгуу тийм хөдөлмөр сэтгэлийн тгээ сайтай тийм хүн байхаар харагдаж байна. За тийм залуу ирч хүчтэй энергитэй тийм хүн байна. За тэгээд зөвлөгөө нь болохоор The High Priestess Temperance. Энэ хүнийг би түрүү хэлсэн шүү дээ. Энэ хүнийг харах агшинд танд яг тийм мэдрэмж төрнө. За энэ хүн л мөн байна даа. Хэрвээ та эмэгтэй хүн бол энэ хүн таны ардаас маш тийм шаргуй хөөцөлдөж гүөх болно. Тэгээд таныг ингээд сэтгэлээс чинь амар амгалан байлгана энэ хүн. Тэгэд энэ хүнтэй уулзраад та ямар нэгэн асуудал боллоо гэхэд энэ хүн тэр асуудлыг чинь бүгдээр ингээд шийдчихье. Наадхан чинь нэг ийм арга байдэн штэ. Хоёлаа ингээд болгочих гэдэг ч юм уу. Эсвэл одоо ингээд альва юмд маш юм бодлоготой, баланстай. За энийг хийчихвэл энэний дараа юу болох билээ гэдгийг мэддэг. Тийм хүн байх нь. Эрэгтэй хүн байх юм бол та энэ эмэгтэй хүнийг харах тэр агшинд маш эмэгтэйлэг, ухаалаг, зөөлөн, айдуу тайван тий та ирээдүйн ихнэр гэж миний хань гэж нэг тийм л хүн байгаа даа гэж дотроо өөрөө ч мэдгүй бодож явдаг бол
энэ хүнийг хараад энэ хүн мөн байна гэх хэмжээний тийм хүн байна. Одоо харахаас хань шүү дээ ингээд чивэл миний хань болох хүн мөн байна гэдэг дохио дотор чинь орж ирэх болно. За тийгээд та нар маань ер нь бол урт удаан хугацааны харилцаа үүсгэх хүмүүс байна. За энэ хүн нэг тийм амар утгаар харагдахгүй байна. Урттаа 10 сар, богиндоо 17 хоног. Ийм хугацаа шаардаж таны амьдралд орж ирэх нэ. За тэгээд та нартаа номон дээрээс рандомоор зөвлөгөө эсвэл мессеж гэд нэг өгүүлбэр рандомоор уншиж өгье. Ээж төсөөлөл нэртэй телевизийн шоу үзэнгээ миний хэртэй хувцсыг хөмгөж байлаа. Би түүнд эдгээр алтан зул цэцэгнүүд, галлон дуран бүтээлч болон бусад бүх зүйл нь намайг Амстердам руу авч явахад өөрийнхөө хүслээ зориулсан гэдгийг хэлсэн. Тэр чинь хэтэрхий их байна гэд тэр толгой сэгсрэн. Бид ийм бодит зүйлийг хөндлөнгийн хүнээс хүлээн авч чадахгүй. Тэр хөндлөнгийн хүн бишээ. Тэр бол миний хоёр дахь хамгийн сайн найз. За тэгэхээр энэ хүн таны ээж шиг мэдрэмж өгж болох нь байна. Хэрвээ одоо би түрүү хэлсэн шүү дээ. Одоо энэ өгүүлбэр тэр хөндлөнгийн хүн биш ээ гэж байгаа шүү дээ. Яг тэр хүн шиг энэ хүн хичнээн ингээд та танихгүй хүн байсан ч гэсэн харахад ягаад ч нэг тийм таньдаг юм шиг. Тэ. Ямар сайн хаана харлаа гэж санагдахаар тийм хүн байх гэдэг байгаа байхгүй юу? За тэгээд энэ уншиж өгүүлсэн өгүүлбэр дотроос харах юм бол тэр хүн бол таны хамгийн сайн найз байж чадхаар хүн байна. Та хоёр маань нэг нэгээ маш сайн ойлгодог хүмүүс байна гэсэн үг. За тэгээд та бүхэндээ зориулж хэлэхэд хэрвээ та үнэхээр өөртөө жинхэнэ хайрыг татъя, өөрийгөө хайрлж сурая, өөртөө итгэл нэмье гэж бодож байвал би танд зориулаад мэргийн төгсгөлд жижигхэн дом зааж өгөх байгаа. За та тэрийг дагаад хийж болно. За баярлалаа. За та нар маань мэргийн төгсгөлд ирсэн байна. Та нарын маань мэрийг таарсан байх, таалагдсан байх гэж найдая. За би энэ хэсэгт та нартай зориулаад өөртөө итгэх итгэлийгтэй нэмэх мөн өөртөө хайр дуудах домыг зааж өгч байна. За энэ дом маань танд нэг ширхэг анар жимс эсвэл нэг ширхэг бэрсүүт жүрж хэрэгтэй. За мөн нунтаг синамон, нунтаг базилик, за нэг ширхэг улаан лаа хэрэгтэй. Жижиг лаач байж болно. Одоо зүгээр нэг жижиг юм төмөр хүрээтэй лаа байдаг штэ. Ийм төмөр хүрээтэй жижигхэн улаан лаа байсан ч болно. За тийм бэлдээд тэгээд лаврын навч мэдээж хэрэгтэй. За анхааруулга гэх юм бол манайхаа энэн дээр штэ тий. Хин нэгэн хүний нэрийг бичиж шатааж болохгүй. Тэгэх юм бол карматай альва нэг юм үүлийн үртэй байдаг. Явсан харилцааг буцаж дуудаж энийг ашиглаж болохгүй шүү. Тэгэх юм бол бүр сагарсан юм болно. Эсрэгээр маш токсик болно. Тийм учраас манайхан зөвхөн өөртөө энэ домыг хийх хэрэгтэй.
өөртөө жинхэнэ хайрыг дуудъя гэх юм бол лаврын навчин дээрээ жинхэнэ хайр, одоо сэтгэл нийцсэн хань, тийм үү? Өөртөө итгэлтэй бодлыг гэх юм бол өөрийгөө хүндлэх, би өөртөө хайртай ч юм уу. Эсвэл өөрийнхөө нэрийг бичээд сайн сайхныг хүсээд тэгээд эхлээд Берсүч жүржин дээрээ нунтаг синамона цацаад өгнө. Доотлолт давг тавиараа манайхаа. Тэгээд дараа нь базилика цацаад, за тэр хоорондоо тэрнийхээ дээдлэлт нь улаан лагаа тавиад асаана. Ийм хөөрхөн сүгнэр энэ төр байдаг бол манайхан тавьж болно. Тэгээд хөөрхөн ийм яг нэг хүсдэг хосмос байдаг штэ, одоо ингээд инспирэшн авдаг тийм гоё киноны дүрнүүд ч юм уу заяа. Тийм юмний зураг байвал ингээд яг энэ биш ингээд доотлолт нь тавьж болно. Тэгээд энэний доотлолт нөгөө жимсээ байгаа гэж бодно. Дээдлэлт энийг лаа гэж бодоод дээдлэлт нь тавилаа. Лаага асаалаа. Энд нөгөө хүсдэг одоо өөртөө итгэлтэй болмоор байвал энд ингээд эмхтэй хүн байлаа гэхэд яг энэ эмхтэй шиг юм гоё тий, ийм гоё би хаатай, эрүүл чирэг би хаатай, инх тайван сэтгэл зүйтэй гэж төсөөлнө. Эрэгтэй хүн байлаа гэхэд тий, яг л эр хүн шиг бас л эрүүл чирэг би хаа, ухааны потенциал, ажил карьер, өөрийгөө хайрлах, хараа өөртөө итгэл хос байлаа гэхэд тий, үлгэр жишээ болдог хосын зураг. За ийм зүйлсийг эргэн тойронд нь тавиад лаага хасаагаад лаврын навчин дээрээ өөрийнхөө хүсэж байгаа зүйлсийг бичээд лаан дээрээсээ ингэж шатаагаад угаасаа лаврын навчин чинь дуусчин. Тэгэхээр нь хажууд нь юм уу эсвэл ингэж лаан дотроо хийчих болно гэсэн үг. За би дахиад сануулъя. Хин нэгэн хүнийг дуудаж энэ домыг хийж болохгүй. Та тэгэх юм бол өөрөө карматай учраас зөвхөн өөртөө зориулаад энэ домыг хийх юм бол маш үр дүнтэй байдаг шүү. За ингээд дараагийнхаа мэргээр уулзцаая. Баярлалаа.